Сайн байцгаана уу? Өнөөдөр ингээд яг одоо хоёлаа зааж байгаараа хоёлаа хаалгаанаас хойш хэдэн сар өнгөрцөн бэ? Би бол баг юу тоогоо хэлээ хаалгаанаас хойш 7 сард орсон гэхээр ч одоо яг 7 сард орсон тийм. Тэгэхээр чи 5 сар. тийм 5 сар болж Бараг хагас 5 сар. 5 сар болж. 5 сарын өмнө яг өөрийнхөө нөгөө блог хөтлөчд дундаасаа яг нэг зайшгүй гэсэн нэг хүнийг шалгаруулад сонгоод нана гоо сайхны имлэг дээр гоо сайхны статусд одоо яг өөрийнх нь асуудалтай хэсгийг нь янз бүр өгөх ивент болж исэн. Тэгээд яг тэр ивентэд маань 7 сард оролцоод тэгээд шоколадчтэйгээ уулзаад байж байна. Бид хоёр уулзааг аягүй туудсан байна. Одоо тэгтээ ер нь намаа хоёр тэгж ирсэн байхгүй юу? Нана гоо сайхны имлэгтэй хамтраад ер нь цаашдаа ингээд байн ингээд яг ийм маска авчдаг юм уу сая ярин сонсохгүй байж магадгүй. Цаашдаа ер нь нөгөө нэг ингээд хамтраад одоо ингээд жилдээ нэг удаа ч юм уу явахтаа тий нэг яг зайшгүй ингээд нэг асуудалтай тэрнээсээ болоод айгүйг шаналаад яваад идэг Монгол бүсгүүчүүд дундаасаа яг нэг бүсгүүг сонгоод ингээд байнга тогтмол одоо нөгөө нэг ингээд гоё бэлэг болгоод тэр асуудалтай хэсгийг нь янзлаа засаад өгч юм уу тийм ийм одоо ивент маягаар байнга хийя гэж ярьсан байхгүй юу? Нөгөө жоохон буруугаар ойлгоод идэм шиг байлаа. Одоо намайг жишээлбэл таньдаг хүний оруулцдаг ч юм уу эсвэл намуунаа таньдаг хүний оруулцдаг юм шүү дээ. тийм байна. Тийм бид хоёр бол би биний ерөөсөө танихгүй танихгүй гэж танилцсан. Ер нь би бол миний краш байсан би аннаас нь блог нь үзээл ингэ явдаг байсан. Тэгээд ийм нөгөө ивент зарлагаар нь бас зоригхгүй байсан л да орохгүй яах вэ гэдгсэн манай охтууд маань та нэг ороод үзээч та яг энэ нүднийгаа энэ удан зэрэг болж байна яг болох гээд байна гэх. Тэгээд миний зургийг тэрээд дарж өгөөд ингээд явуулчихсан. Тийм. Тэгээд нийтдээ бараг 200 эдэн нийтдээ 300 орчим хүн байсан ямарчсан. Зураг явуулсан нийт хүмүүс нь 300 эдэн байсан. Тэгээд тэр хүмүүс дундаас сүүлд яг 10 хүн сонгогдоо дахиад тэр 10 хүнээс дахиад нэг хүн сонгоод ингэж явсан байхгүй. Тэгээд яг тэр сонгож байгаа хүмүүс нь болохоор яг тэр нана гоо сайхны эмнэлгийн эмчнэр нь өөртөө сонгодог. Би бол ямар нэгэн сонгох хэрэггүй нөгөө Монгол ажилтнууд нь өөрөө ч гэсэн сонгох хэрэггүй байдаг байхгүй. Тэр эмч нь өөрөө сонгоод энэ хүнийг ингээд янзлийгээд шийддэг байгаа. Тэгээд өнөөдөр хоёлаа Чукаг чи нүрийг нь гоё будаж өгөнгө гоё ярилцъя. Ерөөсөө нүрээ будаагүй үрээд ирсэн байна манай өмнө. Надаар бодуулах гээд. За Чукаг ч одоо тэгээд одоо тэгээд ер нь одоо нөгөө нэг хаалганаас хойш нэлээ удчихлаа шүү дээ. Одоо ер нь хаалгаа хийсэн гэсэн тийм мэдрэмж байна уу одоо? За ерөөсөө ямар огт тийм мэдрэмж авахгүй байна. Тийм үү? Тийм. Би тэгээд одоо найз нөхдөд би ингээд хаалгаанд орсон гэсэн гэж мэддэг хүмүүс бас байгаа. Тэгээд хэлэхээр бүр итгэдэггүй шүү дээ. Хаан тийм сориг морь юу чадлагтай. Амьдаар би үзүүлнээр нэрээ сориг байх байгаа ч. Тэндээ ямар шийдсэн гэсэн нөгөө нэг тийм уулмөр байхгүй. Тийм. Тэгээд нөгөө нэг одоо анх удаа үзэж байгаа хүмүүс болохоор яг юу хэлснийг нь мэдэхгүй байгаа. Та яг одоо яг ямар мэдэхгүй хэлснээр хэлээд би манай амьд дээрээ одоо нүдний доотлын ууданцар ахуулга дээд зав сойж дээд зав татах нүүрэнд өөг суулгах тэгээд нөгөө коллагентай уцаар таталт хийлгэсэн арьслах уцаар татах таталт. Одоо таны хараа бүр энэ хүний нэг ийм зураас шүү дээ. Энэ зураас хүний амар уртаа харагддаг гэдэг байхгүй юу? Одоо нэг будаа хүртэл байдаг байхгүй. Одоо танд ингээд бүр ийм зураас ингээд байхгүй. Байхгүй болсон маа. Харин тийм. Тэгээ орсноос хойш би ингээ өмнөх зургуудтайгаа харьцуулаад харсан чинь нэр үнэхээр бүр 10 насаар залуучсан. Үнэхээр өөр байгаа юм чинь. Яг тийм болохоор ч өөрөө ирэхгүй нэгнээсээ шадраад өөртөө итгэлтэй амар бардам нэг гоё болчтой юм лээ. Би өмнө нь ямар ч гэсэн би нөгөө тантай өмнө нь ингээ хахад таны бүр энэ доогоо нэлээд их байсан. Нэлээд бронцгой байсан тийм. Нэлээд бронцгой том жижиг юм бас том жижиг болцсон тийм. Угаасаа тэгэл хүний нүүрс гоё бол тэгээ нэрээ юу ч юмсэн яасан ч нүүрний арьсны гарч ирсэн. Будахгүй би одоо будахгүй гардаг болсон шүү дээ. Сая ингээд будахгүй 40 км туулаа гэвчлээ. Тийм.
Миний хоёр хацрандаас өөх суулгасан ш. Тэр мөр ерөөсөө мэдэхгүй байгаа. Тийм. Өөх суулгахаар нөгөө нэг хүний арьсан нас айгүй гоё хилээд тэгээд дээрээс нь айгүй жижигхэн нуртай харагддаг юм гэдэг. Энд аягүй жижигрээд байгаа ш. Нуур ингээд будаад ингээ яхаар чи хэрэгтэй газар нь өөхөө суулгах юм бол хэлбэр нь ингээд засагтай явчихдаг юм гэдэг тийм жоохон. Одоо тэгээ одоохондоо нөгөө нэг корона нойрногослоод Монголоос хүн авч чадахгүй юм шиг үлээ. Явандаа гэдэг уус нь бүр Монголоос бүр энэ хүртэл дагуулж ирээд бүр гоё олгоод буцаага явуулбал бүр ёо. тэгвэл бүр үнэхээр гоё тий. Цаа за бид нар будалдаа дуусчлаа. Чука хичээгээ гоё будаж өгөн ингээд амлцсан байсан тий. Тэгээд бүр энэ хүртэл ингээд зориод ирсэн болохоор өөрийг нь гоё будаж өгөөд тэгээд бичлээ баярлалаа. Одоо ингээд гоё улам цаашдаа ч гэсэн ингээд байнга гоё өөртөө ихтэй амьдраарай. Дандаа гоё цавтай цавтай тэгээд өөртөө ихтэй өөрийгөө амар гоё хайрладаг. Би чи энэ хорвоо дээр хамгийн гоё эмэгтэй, би энэ хорвоо дээр хамгийн гоё бүсгүй гэсэн ийм өөртөө ихтэй харцтай бүр ингэж амьдраасай гэж хүсэж байна. Тэгээд хүн угаасаа ерөнхийдөө бол нас нэмэх эмэгтэй тэр чинь ерөөсөө асуудал биш юм байлээ шүү дээ. Хүний нөгөө нэг зүрх сэтгэл нь өөрөө залуу байх нь ч юм байлээ. Тийм болохоор дандаа гоё цоглог яваарай. Баярлалаа. Монгол бүсгүүчүүдийг те өөртөө ихтэй гоё сайхан болоход нь тусалж дэмжээсэй гэж хүсэж байна. Би ч Маш гэсэн баярлж байгаа шүү. би ч гэсэн ингээд надтай яг хамтрах болоод надтай хамтраад тэгээд манай үзэгчид дундаас блог үздэг бүх зөндөө аюул олон монгол хүмүүс байгаа шүү дээ. Миний блогийг үздэг. Тэгээд тэр дундаас яг ингээд гоё хэрэгтэй хүнийг сонгоод хэрэгтэй хүссэн бэлгийг нь өгдөг ийм гоё ажлыг эхлүүлсэнд нь би бас баярлаа гэж хэлмээр байна. Цаашдаа тэгээд илүү олон жил манайхаас хүмүүсттэй хамтрах байхаа. Би нүдний доор байсан утан зар миний өмнөх зургийг хараараа бүр ингээд Өмнөх зургийн хажуу талд нь оруулчих за. тий ингээ ямар ч юм Зөөлөд харахаар сорг бол байхгүй. Ингээд итгэсэн байгаа. Арьсан таны арьс ч гэсэн тэгтээ бас гоё. Тийм нөгөө нэг цэвэрхэн цагаан. юу коллагентай утас суулгах чинь бас айгүй даваа талтай. Тийм үү? Тийм. Арьс ингээд чангарч коллагентай болохоор дотроо ингээд нөгөө өөрөө ингээд бас нөгөө коллаген ялгаруулж тий арьсны хөвгшөлтийг удаашруулж зогсоож арьсыг цайруулж эмчилж дээрэс нь ингээд айгүй сайн ингэж өргөж өгдөг. Одоо надад хаалгаан дорхоос нь энэ бас нэг жоохон юм байдаг гэсэн байхгүй. одоо ингээд таны үнэхээр юм харахаар энэ минээс үндсэн ерөөсөн байхгүй. Энэгээр ч нэг утас байгаа болохоор гэтээ одоо Дагуур магуур үндсэн юм. яг утас байгаа гэж ярьж байгаа боловч өрдөө тэгэж нөгөө нэг утас баригдах ч юм уу таталтах ч юм уу тийм мэдрэмж аа. Үнэхээр юм байна. Үзэж байгаа нийт бүсгүүчүүдтэй тий өөрийгөө хайрладаг, өөртөө ихтэй өөрийнхөө төлөө хичээдэг, мэрийдэг байгаараа гэж хүсэж байна. Тэгээд Нана Амлагтай, Грэйс Жада, Намунада, Монгол багийнхандаа маш их баярлалаа. Цаашдах нь ажилд нь амжилт хүсье. За, баяртай. Намайг юм гоё болгож өгсөн.